Ажиглаарай. Сангажавын баяр цогт 500 нилээд гаруй хоног хоригдсон юм билээ. 10 жил сонссон. Мань хүн орсон өдрөөсөө гар дээрээ сунаагаад эхэлсэн гинлээ. Бараг 500 сунааж тогтмолжуулсан юм гэдэг. Бас их уншиж байсан гэдэг. Тэгээд торхын удирдлагаас саван алчуур төмпөн гуйсан гэдэг юм билээ. Төмпөндөө ус дүүргэж саван алчуурыг нийвэдэг хоригдож буй өрөөгөө шилтэл болгосон гисгэх. Шүүхийн шийдвэр биелүүлэх чигийн хүмүүсээс хүмүүс сонсоод энд тэнд шивэр авир болоод төдгнөө бүгд шахам ярьцгааж байхыг сонссон. Өөр байх аливаа зүйл ингэж мэдээлэл нь тархдаг. Өөр тэмүүлэл бусдын чихэнд чингэж очдог. 500 хоногт юу эсэх бодов гэж бүгдийг бодоо биз. Юутайч орчондоо дасах, бясалгах, дотоод өсөлтөө үргэлж торцсон байдал баяр цогтод байжээ. Нөхөр гадаа дотоодын шүүхүүдээр асуудалгүй хэрэг хийгээгүй гэж цагаатгагдсан байна. Гэтэл түүний араас мөшгөхсөд өдгөөч түүнийг тавихгүй л шүүхүүхийн асуудлаар нь боорлох гэдэл байх шиг байна. Энэ бүхэн баяр цогтын өсөлт болж байх шиг байна. Саяхан ардчилсан намын даргад өсөлтөөд ялагдав. Их өөр маягийн хүч үйлчлээд ялагдав бололтой. Бас дээр нь баяр цогтын нэр хүнд ард түмний дунд баггүй унсан нь ч нөлөөлөв бололтой. Нэр унах хэцүү, нэр босох хэцүү. Хэцүүг баяр цогт давах тэнхэлтэй. Баяр цогтыг дараад л дайраад байхад үндслэл яриад мэтгээд байдаг. Ууралдаггүй учирлаад л байх. Их цаараа тайлбарлаад байдаг. Сангийн сайд байхдаа тийм л байсан. Сайдыг нэг бус хийхдээ тийм л байсан. Их хурлын дэд дарга өгөхдөө иймэрхүүл байсан санагдах. Баяр цогт төрийн ордны одоогийн нүүр үргэлжлэлийн ажлыг удирдсан. Төрийн ордны нүүр түмэнд ил, баяр цогтын нүүрч тиймэрхүү ил агуулгатай байх шиг харагддаг. Баяр цогт ардчилсан намын даргын сунгаанд ялагдаж байна гэдэг чинь түүнд илүү сунаалт хэрэгтэй, илүү үлчиржих шаардлага байгаагийн л илэрхийлэл. Түүний бүх мундрааны онц болсон оюу толгойн далд урахаа хэдхэн хоногийн дараа үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Оюу толгойн гэрээг үзгэлсэн 4 хүн байдаг. Баяр, ганс үх, зоригт нарын. Зоригтоос бусд нь шоронд суусан. Нэг нь тухайн үеийн сангийн сайд баяр цогт. Энэ уурхай нээлт дээр баяр цогт баяр, ганс үх, зоригт нар очих хэрэгтэй. Ариун сан бямс сайхан нар ч очих биз. Ерөнхий сайд мэдээж очиж нээн, ойлгомжтой. Ерөнхий сайд төр засаг оюу толгойн удирдлагууд нээлтийн туу цайжлаад үг хэлсний дараа оюу толгой төслийн үйл явцын бааtruуд гэж зогсоод эдгээр хүмүүс мөн алга ташаад мэдээлэл хийх хэрэгтэй. Бидний улс төрийн зовлон жаргал донд Монголын улсын эдийн засаг энэ төслөөр өөдөлж байна гэд ярих хэрэгтэй. Бид улсынхаа төлөө зовх учиртай, мөн эвлэрэх учиртай гэх агуулгатай үг хэлэлцэж, хойшид хөгжлийн төслийн төлөө бүгд үргэлж хамтрах хэрэгтэй гэж хэлэлцэх хэрэгтэй. Баяр цогт үүнд малайлах учиртай. Өндөр соёл үзүүлж хилэнцгийг орхих том ёс зүйднээ ойлгуулах хэрэгтэй. Баяр цогт ингэж чадна. Оюу толгой төсөл бол монголчуудын амьдралын бүхий л оролцоо хувь заяа хинэггүйтэл шунал тачаал үр өгөөж өндөр хишиг гээд бүх төрлийн шалгарлын их босго юм. Энэ босгоор бүхий л талаас нь оролцогч төгөлдөр гисчийн хувьд Сангажавын баяр цогт улс төрчдөд үлгэр үзүүлэх үгийг энэ уурхайг нээх үйл явдлыг тохиолдуулан хэлэх нь нэн оновчтой үйлдэл болно. Өөрөө хэлсэн шүү дээ. Энэ төслийг эхлүүлсэндээ үргэлж өөртөө үндэстэндээ талархаж явна гэж хэлсэн санагдах. Ингүүл баяр цогт барайнд орж байгаа юм. Байга унаж байгаа юм. Улс төрийнхөө дивжээнд илүү сунааж чадхаа үзүүлэх юм. Баяр цогт инхри маягийн дүр төрхтөө хүн идүүгээ эрс маягийн дүр төрхтөө болсон байна лээ. Ажиглаарай.